Зохиолч хөх толбот дэ төмөр очир. Уйл дуугарсан шөнө. Түүхэн сэдэвт өгүүллэг. 20 хоногийн өмнө манж цэргийн хүрээний актыг хөөн одсон хэрэг мандаж, Улястан жанжны газраас уйлд хошууны захирагч Понцог Бэст өдтэй бичиг бөөхөө илж илгээжээ. Цэргийн акт хулуулсан тэтрүү этгээдийг даруй олж амбны газар хүргүүл гэсэн байв. Тайгам харуулуудад зар тараан сэжиг бүхий хүн харагдвал даруй мэдэгдэхийг зарлигдсан ч хэл сураг гарсангүй. Энэ явдлын дуйлаа намжаагүй байтал манж цэргийн хүрээний тариан талбайг шатаасан балмад хэрэг гарч дайран дээр давс өрсөн явдал боллоо. Бэйс Понцгийн шарман царай хүрлийж ямар ч аргаар хамаагүй тэрслүү хулгайг олохгүй бол хэрэгм зэрэгэ эвдүүлэхээ мэдхийн цаагуур мэдэх тул яс хавталцах болжээ. Түүгэрч тогтохгүй нуур дэлсэж мэлхий айлгах гэгчээр манжууд энэ хэргийг далимдуулан өөлдүүдийг адсах шиг талхиж адуу шиг унахгүй хэмээн дээр дургүй айн ширвэтэж ханцүү дотроо залбирна. Дүүхийн хөндийд өргөө гэрэн засан намаржж байсан Бэсинд хошуу тамгын бошиг балжир хар хурдаараа тоос татуулсаар ирв. Хөлс нь урсах зарлага өргөөний үүдэнд угтсан хяад морныхон цолбурыг атгуулад босхоор алхууд сөхрөн мөргөөд нэг сэжигтэй хүнийг барьж дөнгөлөөд хар гэрт хорилоо гэв. Понцог Бэйс хяагаан дагуулan морины хар гүйхээр хошуу тамган дээр иржээ. Тамгын гэрийн үүдэнд угтан авсан намжир хаван авоодын тус газар гараа тавин мэхийн яслаад гэрт орохыг урив. Тамгын бичгэргэм түшмэл бээр янтаагаан орхин босч дор мэхийн хүндэтгэл үзүүллээ. Аягч тавгтай идэ домптой цай барьсны дараа хаван төрүүлэн ам нээж бодонд ууланд гөрүүлж явсан манай ихэд модон дотор утаа гарахыг харжээ. Алсуур тойрон бүсэлсээр дөхж очиход үс сахлан зогдролсон зүс үзээгүй эр гөрөөсний гуй шараад сууж байсан гин. Буу шийдэмтэй олуулаан тул бүслэн авч нутаг ус ураг овог хэрэг зэргийг асуухад ус болгосон мэт дуугүй байсан гин. Бэстэй уулзна гэж ганцхан үг хэлжээ. Гөрөөчд зайдан морин дээр гарын холбон хөтөлсөөр тамгын газар авч ирв гэд дор мэхээв. Бэйс хар цагаан дуугүй толгой дохиход үүдэн зогсож байсан тахар ухсхийн гарч хавтас дөнгө хүзүүнд нь углаж гарын ард нь хүлсэн булаа эрийг хоёр тахар сугдан оруулж ирээд сөгтгөн суулгав. Булаа эр Бэйстэй харц тулгаран доош тонгойлоо. Гэр доторх хүмүүс рүү үл харан доош тонгоох хүн хар гөрөөс шиг хүглэгэр эрийг ажин суусан Бэйс. За хөөчи, айл нутаг хошууны хэний албатав? Надтай уулзах ямар хэрэг байдаг вүлээ гэхэд. За би ил тарвахтайгаар нутагтай Шарбадан баатрын ач бор магнай байна. Од харан хонж орвон дэрлэн унтж явдаг хүн билээ. Нэгэнтээ баригдсан тул үннээ өчсөв. Манж цэргийн хүрээний актыг цөлбөж тариан талбайг нь шатаасан гин буруугаан Бэс таны өмнө хүлээе. Тэтрүү этгээдийг эс олбоос Бэс таны хэрэгм зэргийг эвдэж өөлдийн хошууг тараах гин гэсэн яриаг гөрөөчдөөс сонсов. Халахын нутагт амин сууж буй хадны завсар авчуулагдсан халиуны зулцах шиг өөлдүүдээ хөлдөөж ирэхгүй тулд ийн өчөв хэмээжээ. Аалзны мөрөөр 10 хонож хорхой мөрөөр 20 хоног шахам ирж байсан балмад дээрэмчин ийхүү 7 булчирхайгаа тоочход даарсан хүн дах өмсөж ангасан тэмээ ус уух мэт баярлах ёстой тал Бэсийн царай хувьсхийн. Ши хаа холоос эндирээд манж цэргийн хүрээний актыг хулгайлж тариан талбайг шатаадаг шөрмөстөр байх нэ. Чамаас болж халахын нутагт амь зууж буй өөлдүүд нар үзэхгүй байна. Чиний хань хамсаатан хэн байна? Даруй хэл гэж зандрав. Бор магнай
хар цагаан хэсэг дуугүй байснаа. Алаг махны тасархай, алтан ясны хилтэрхий, бошигт хааны үртэс, урсах цус, өөлөх нулимс нэг хань нөхдөө илчилснээс хар толгойгоо ахуулсан дээр гэж эрс хэлэхэд бэйс түүшээг үлзүүлэн шүдээр хавраад. Барсын өшөөг бамбраас авах гихч болох нь. Задарсан хулгай чамайг улаастан жанжны газар хургуулж, арсыг ч нь хуулж, махыг ч нь огтчин, ясыг ч нь үүрүүлэхээр үннээ өчөхгүй хаа зайлах вэ? Наадхан аваад гор гэж зандрав. Дөнгөтэй эрээг хоёр тахар суудан гарч одлоо. Гэрт ялаа нисгч дуулдам аг чиг болов. Бэйс мөнгөн аягтай зөөгшсөн цайг амн хадсан мэт нэг амсгаагаар хөнтрөөд тоонууд харан хэсэг чимээгүй сууснаа хаванд хандан. Энэ задарсан хулгайчийг 3 хоногийн дараа дахин нэг байцаагаад улаастан аманд хөргүүлнэ. Та агтмаар хоол хүнс харгалзан авч явах дахрыг бэлдэнэ үү? Гэлэм. Хаван дор мэхийн яслаад хоолойгоо засан. Чаа дээдэс минь. Ялдар дуулгахад энэ хулгайчийг улаастад хөргүүлж зардал сүйтгэл гаргаж байхаар ойроор нь орхон тамирын бэлчирдэх чилэн балгасын орчин буй манж цэргийн хүрээнд тушаавал ямар тэд уучраа олно биз гэхэд ширвээ сахлаа имрэн бодол болж суусан бэйс. Цэргийн хүн цэргийн хэрэгэл мэднэ. Улаастан жанжны газраас тэтрүү этгээдийг ол гэж шахах болсон тул тийш хургүүлбэл хэн хэндэн үлзийтэй гэд өндөлөө. Хар усны тохой гатлан морины хаамыг татан гэрийн зүг бүгнэн гэлдэрч яваа бэйс. Дэрэгдийн хя хулгар самбтай үг үл хэлэлцэн бодол дарагдан явна. Тэрэлжийн 100 модны тулаанд ойрд цэргүүдийг оройлон тулалдсан түүний өв гэцэг Аравдан жанжны баруун гарын шадар Чорсын шар бодон гэгч Элдэн Баатрын тухай аман яриа түүх домог бишгүй сонссон билээ. Түүний ач шар манжаас өв дээдсийнхээ өс хонзонг авахаар хаа хол ил тарвахтайгаас ойн ирж хар этгээдийн зүрхэнд шар ус хуруулж явахад адилхан үрдсэн болсон би өөлд түмнээ юу гаргийг хүлэв гэсэн шаналгаат бодол дотрын мэрнэ. Аргагүй эрхэнд манжид хураагдсан өөлдүүдээ захируулах зарилгаар манжийн хаанаас бэйс хэрэгэн хүртэж гүнжтэн ургалан манжийн боол болсондоо гутрав. 3 тэрсгэн аг төрүүлсэн болоржин хатнаас нь илүү эрх мэдэлтэй болсон манж гүнжийн талаар таагүй яриа сонссон өөрийн эрэхгүй өрлөвн хатгуулна. Залуудаа Аравдан жанжны бичээч явсан цэнд зайсан нэгэнтээ ихэд хөлчүүргсэн үедээ пунцэг бэйст. Чамдал гэж хэлэхэд наад гадсан хөлтдөө эрх мэдэл атгуулах нь бүүхэл итгэж огт болохгүй. Манжийн хаан гүнж нэрээр халахын ноёдын герт гитээч суулгасаар он удсныг өвгөн би мэднэ. Та битгий хэлгэнээрэ. Чин үннийг хэлэхэд ахай хатны тухай би сайн мэдэх хүнээс сонссон. Манжийн хааны татвараас гарсан охин мөн нь мөн. Гэхдээ их лаасуутай. Өрөөс нь төмсгөө нууж үлдсэн ордны тайган татвар эмтээ самуурч олдсон үрн ахайтан юм. Хэргийг шүүж эрвшүүлт тулгахад самуурсан хоёр үннээ өчжээ. Тайган татвар хоёрын сүвээр нь хул сүлбэн хөнөөж охиныг нэгэн манж төшмөлд өгч тэжээлгсэн гин. Тэгээд өөрийн гүнж хэмээн бэйст өргөв гэж ордны албанд он удсан хүн өгүүлсэн билээ гэж юм. Тэрхэн үед манжийн хаанд хуурцсандаа хорссон боловч нэг гараа нөгөөгөөр хорж мэдээгүй юм шиг өнгөрөхөөр шийдэжээ. Анх гангар шаазан шиг цэвцгэр бүсгүйд дур татагдан инхрийлэн хайрладаг байснаа зан хувирч залаа нь гозоох болсон тул өдгөө сонь буурчээ. Эрх хав шиг нялуурч суух дуртай бүсгүй яванда тараа таниулж өчүүхэн юмд садганан уурлах нь тээртэй.
Жал майсан царайтай, хавтгай цээжтэй, жооргонсон явдалтай. Ширүүн сэлхэнд хийсч хэмээр туня муутай хань дэргэд хөрслөг бар царайтай, танан цагаан шүдэ яралзуулан инех. Махмаран тэнцүү болоржин хатан хангал согоо шиг дүүхэлцдэг билээ. Гүнжийг дагуулж ирснээс хойш илтэд зүс хундсан уян зөөлөн хатнаа өрөвдөн зүрх шархирэв. Бодол дарагдан явсаар нохой боргох чимээнээр толгойн дийлгвэл өргөөнийхөө гадаа ирсэн байв. Мөртийн модон шалан дээр барьсан улаан хөлтөрхтэй их өргөөндөө морилж, буурчин бэлдсэн зоогт ам хүрхтөдий болоод хойш тавилаа. Их өргөөний баруун зүүн этгээдэд хоёр хатны өргөө, араар нь зарц барлаг аягчин шивгчдийн бор вааз бүртэг ирүүд эгнэж, алсуур тойрволон тэг дөрвөлжин чулуун тэг гортог татсан нь эмх цэгцтэй харагдана. Төө хэрийн хашчлуун сарвалтай гаансан зэтгэн нэрж, бодол болон суулаа. Шар бодон баатрын ач хүүг уляастан амбан тушаавал өвөг дээдсийн голомтыг өшгөлснөөс өөрцөхгүй. Үүнийг хэрхэн шийдэх талаар толгойгоо гашлан бодол нэрж суусаар цаг орой болсныг анзаарсангүй. Үүд сэвхэн онгойж болоржин хатан орж ирэхэд сая нэг сэхэ оров. Хатан нам булзан алхасаар зүүн орны тушаа суун. Та зоогоо хүртэхгүй юунд санаатан чилээд бодлогочрон суунав гэж намуун дуугаар асуув. Бэйс баахан азнаад манжамбаны газраас элдв татвар говчуур нэхэд амар заяа үзүүлэхгүй юм хөө. Дээрээс нь манж цэргийн хүрээний актыг хөөсөн тариан талбайг шатаасан балмад этгээдийг даруй олж өг хэмээн шахаж шаардах болов. Хайх бараагүй, харах мөргүй алга болсон тэр босоо ороолонг би хаанаас олох вүлээ гэд хатныхаа нүрөөд харлаа. Гурван хүү дараалан төрүүлсэн ч шагсан бяслаг шиг чилгэр биеийнх нь хэв эвдрээгүй. Намб дөлгөн хатан нь нэгийг бодол хийлэн байх шиг гараараа оролдон сууснаа. Уулнаас нэг босуул хүн барьсан. Тэр нөгөө сүрхий хулгайч юм гинэ гэсэн яриа зарцнаар шивнэлтэх нь миний чихийг дэлслээ гэд үг асуух мэт тунгалаг харны дээрээ бэйс рүү харав. Бэйс гаансныхаа үнсийг цохилуур дунган түрийндээ совдаад ширээн дээрх буудтай айрагнаас нэг том балгаад оож сахлаа имрэн. Ил тарвахтай хүн юм блэ. Агт хөөж тариан талбай шатаасан гэж бэлэн өчөөд угаа. Хэн нэгнийг хаацайлж байгаа болов уу гэсэн сэжиг төрөөд байх юм. Бүл сайтай, бүлэг хулгайч байхаас зайлахгүй. Маргааш дахин байцааж нэг мөр мухарлна гэд үндийн бослоо. Хар үсэн холбож хаалгуудын сөгсөн цагаас эр нөхрийнхөө амийг харж аясыг дагж ирсэн хатан чимээгүй даган өндийв. Том өргөөнөөс тэр хоёрыг гарч ирэхэд асралт хатан гэрийнхээ үдээр цухиснаа буцаж оров. Бэйс янзгүйхэн хараад дандаа хатавч дотгоор шагааж байдаг муу ёртой л үд шүү гэж цэвцэлцэхэд болоржин хатан. Хөөхий дөө хүний газрын яс мэдэх биш. Үр хүүхдгүй гэртээ ганцаар уйд цогтгвэз гэж өмөрх аястай үг хэлв. Бэйс их хатныхаа өргөөнд ороход хоймор дэвссэн журам дээр шагаан яслан наадж байсан 3 хөвгүн дэрхийн босч аавынхаа гараас зүгтлээ. Үдшийн боргигээ тасарсан хойно Бэйс жирвий дөмсдөг өлөн хэр суусан хөхминчүү тэрлэгэн өмсөд гадааллаа. Хамжлага зарцнаар тус тусынхаа ажлыг хийж дуусаад идээ цагаагаан борлуулж хоол хошоо хийж байгаа бололтой айл бүрийн тооноор утаа уур савсна. Хот айлын баруун захад байх тов хийсэн боргирлүү гитх мэт зөөлөн алхасаар оров. Борцсон нүдэн буруу харж суусан хулгар цамб үүд сэвхийхэд эргэж хараад Бэйсийг харангууд хормой хотоон гөвөн ухсхийн босоод хойморт журам дэвсэж гар дэлгэн урилаа. Бэйс хаяа хотонд байгаа айлуудаар тэр бүр ордгоо болохоор ихэд гайхсан хя хөхүүртэй айргаас модон хөнөгт дүүргэн явган ширээн дээр тавиад аяглан барив. Буутанд молмолцох тос хөвсөн айргнаас нэг балгаад цамбыг ажиж сууснаа. Хоёулаа
аминчлах яриа байна. Нааша ойртож сув гэв. Хя өвдөг тушаанд очиж бохирон суулаа. Бэйс яриагаа хаанаас эхлэхээ мэдэхгүй хэсэг азанснаа. Шар бодон Баатрын ач бор магнайг сэм оргуулах хэрэгтэй. Нөгөөдөр хэнхэр дүгэр хар гэрийг манах юм байна. Чи дүгрийг хүлж орхиод бор магнайг суллаж бэйс таныг өршөөлөө. Нутаг руугаа даруй яв гэж хэл. Миний адуунаас 2 агдам морь барьж өг. Мөн замын хүнс бэлдээрэй гэв. Бэйсийн яриаг чих тавин сонсч байсан цамб учрыг эс ухах энэ хачин ярианд гайхш төрөн нүр үүдэн харвал Аравдан өвгийнхөө нэрийг бодож өршөөх нь Тэнгэрийн таалал биз гэд тоонууд харлаа. Энэ үед гэрийн хаяаг сэм чагнаж байсан ахай хатны шивгчин юмжир үлми дээрэн зөөлөн алхасаар холдож буйг хэнч мэдсэнгүй. Шивгчнийхээ үгийг эргцүүлэн уруулаа химлэн суусан ахай хатан итгэлд зарц цэхэр дондвыг дуудууллаа. Нэгэн бичиг үйлдэж дугтууд хийж лацтаад дондовт 2 гардан барьж энэ бичгийг даруй чилэн толгойн цэргийн хүрээний ноён Фуянгад хүрг. Хариуг нь даруй авчир. Хот айлынханд хар сэжиг авахулж болохгүй гэд хошоод дуутуур Ямбу алган дээр нь тавилаа. Дондов дээдсийн хишгт мөргөн залбираад ухран гарч одов. Дондовын гэр хот айлаас саахалт гэрийн зайтай тул гэрийн зүг жолоо залан аажуу гэлдэрч явснаа. Хотч нохтын дуу дуултгаан болмогц мориндоо ташуурган дөрөөн дээрээ босон жиргүүлв. Шилэн болгосын хавьд байх манж сэргийн хүрээ хагасөртөө хэрийн зайтай тул агдуу морьтой хүнд ядах юмгүй билээ. Энхүү морины ам татлгүй давхисаар орхон голын оймлогт дөтлөн ирэх үед гинт буруу талын дөрөөний суран тасарч золтойл мориноосоо салсангүй. Харанхуйд тэмдчин дөрөөгөн олж аваад маали мосмаали хумпат хэмээн дээлийн хэн товчонд 3 та шившив. Үйлс үл бүтэх барцад цөв дайрсанд ихэд сэжиглэн аймсав. Голгатлаад 2 сахалтын зайд манж сэргийн хүрээ буй. Дондов морио амгаавчлан услах зуур гаансаа зэтгэн нэрж хөх утааг нь савсуулан хэсэг сов. Гацсан хөлт юу сэдэд намайг инхүү харанхуй шөн шавдуулан зарав. Нэг л лоосуу байна да. Бэйсийг мань ховлон гүжирдэж байгаа юм биш угаа. Хэмээн эргцүүлв. Тэр босох гэж яарсангүй. Пунцэг бэйсийн өвөг эцгийн үеэс л хаяаг нь манж хишгийг хүртэж итгэлийн эвдэлгүй өдийг хүрсэн. Үхэр долоож үнэ шинших юмгүй явар ядуу айлын хүү болж төрсөн ч гунж гундахыг мэддэггүй. Морин дэл дээр эсгэрүүлж явдаг жавхайтай нэгэн билээ. Эзнийхээ сүүнд хормой дүрж сүрэгт нь уурга барьсан мэт нэг л таагүй совин татаад байв. Айлваад арга ивэр ханддаг эерүү зөөлөн зантай дондвыг ахай хатны зарцаар өгтөн пунцэг бэйс. Хатан чигэлээ харин хүн хаалганы цаадах яриа хатвчнаас гарах учиргүй. Хэмээн учир битүүлэг үг хэлсэн нь бодогдно. Гэвч сүүлийн үест бэйс өөрт нэг л таагүй хандаж юмлбол загнаж зандрах болсны учрыг дондов эс ухан гайхшрах болжээ. Чи ахайтны зарц болсноосоо хойш сүүл барьж сүүдэрт нуугддаг болоо шив гэж битүү үгээр дайрч байсан ч удаатай. Манж хааны гүнж химээгч ахай хатан зан ааш хэвцгий санаанд нь таарч тохирохгүй хэнийгч маажж малтан зоддож гөвшгөн энэ үхэнд. Тэр бүхэл бэйсийн нүрийг сарлаж байсан ч удаатай. Хааны гүнжиг эдгээрээ далайлгаж сансан жигээрээ зүтгэдэг зөрөв дураараа адарааштай хатныг зарц барлаг аягчин шивгчд дор бүрнээ хараан зүхэх боловч нүүрэн дээр нь яаж ч чаддаггүй билээ. Ясан цагаан царайтай ширвхэн салхинд хийсчихмээр торхон чүүчгэр хатанд ясан цагаан гадсан хөлт шулам ахай зэрэг элдвийн нэр хоч өгч далдуур хошуу холбон муулж шоолох нь ихээ. Тэрч бүхэл манин болохоро хүүхэд гаргадгүй юм гэнэ вүлээ. Манжин гэтэч хэмээн шивнэлтгэн ч бий.
Энэ мэдгийг эргцүүлэн суусан дондов хэдийн унтарсан гаансныхаа цогийг гутлынхаа хоншорт цохин унгаад тамхины уутаан бүсэндээ хавч болон өндөлөө. Гадсан хөлт юу ч сэдсэн байж мэднэ. Бичгийг өгөхгүй буцвал дараа нь хар толгойноос хагцгаywалтайч эзэн дээдсээсээ уруuснаас элгэн хаднаас ниссэн дээр биз. Ерөөсөн буцаж бэст энэ бичгийг үзүүлэх гэж шийдээд мориндоо албахийн мордож жолоог нь хойш эргүүлв. 7 өвгөн хөндлөсөж 3 нохой гудайх үед хот айлын гадаа ирсэн цэхэр дондов хамгийн хойд захад онцгойдуу буусан мажиг эмгний гадаа дөрөө моллон буулаа. Садан сүлбэний улс болохоор шөнө орой хэдийдч бууж мордон дассан тул эсгийн үүдийн сөхөн хоолой засан ханиалгасаар орвоо. Сэргэг эмгэн даруй өндөж өөхөндөө барьлаа. Дондов баруун талын намхан орон дээр дээлтэйгэн хажуулж нүдний хор гаргаад босъё хэмээгээд удалгүй хурхирах дуулдав. Үүр цүүрээр цэхэр дондвын авчирч өгсөн дугтуутай бичиг бэйсийн хилэнг хөдлөгжээ. Зарц боол байтлаа эзнийхээ итгэлийг эвдэж сэтгэлийг хөйтүүлнэг начи хэмээн чанга дуугаар зандран шанаан татвалзан нүдэнд нь хүйтэн хөх оч гялцахад толгойдоо булуу хураасан гайтай хөөтөө юм боллоо гэж цэхэр дондвын сүнс тонилох шахсан билээ. Манж сэргийн хүрээний ноёнд хаяглан манж үсгээр тадлан битсэн уг бичигт хорлон сүйтгэгч балманд этгээдийг барьж хорсон боловч бэйс суллан явуулах гэж байна гэсэн утга бүхийд бэйс хорсон зэв үзэв. Харь цустай гэлээч хачин найланхай зан эгдүү хөрмээр царай төрх булбрай зөөлөн бий өрн тачаангуйн эд ховстон татагдж гараас алдуурч унавал хагарч мэдих гангар шаазан бит эмзэг амтэн хэмээн инхрилэн эрхлүүлж байсан хатна нь инхүү өөрийн хорлох арга сэдэж буйг мэдээд сэтгэл нь өмрөөд явчих шиг болов. Харь цустай хүн гэдэг хар санаагаа далдалж явдгийг ухаарлаа. Гаансныхаа бурзангаар эрв шанаагаан үрчин суусан бэйс сая толгой өндөлгөн. Асралт хатныг дээшлэхээр өргөөнд нь морилж явсан хэрэгэн айлтга. Бичгийг манж сэргийн ноёнд гардуулсан. Ямар нэг хариу хэлээгүй хэмээн өч гэхүй цэхэр дондов бэйст хүндтгэл үзүүлэн мэхийн өслөөд хойш ухран гарав. Цэхэр дондов ахай хатны зарц болсноос хойш илтэд ааш зан нь хувирч сэрн гоцойн нүүр талын өнгөнд нүд нь өөхөлж буйг ажаад хоёр гэрийн хооронд хов зөөдөг ахай хатны туршуул хэмээн хар толгойдоо лай хурааж явснаа бодохоор гэмшиг сэтгэл төрнө. Энэ бичгийг эзэнд нь хүргээгүй цэхэр дондов толгойгүй болохоос гадна төрд тэрсэлсэн этгээдтэй хувилдсан гэж өөрөн ялд унж ясанд хах төдийгүй халахын нутагт хавчуулагдан амь зууж буй өөлдүүдэд гай зовлон нүүрлэх нь гарцаагүй болов. Амь нас хувь цаяа дээсэн дөрөө дэнсний тав дээр динжигэнж мухар нүхэнд орсон тарвах шиг болсон бэйс энэ хэргийг хэрхэн шийдэх талаар элдвийг сэдэн хөх утаа манруулан өдөржин гаанс нэрж хүрлийн сууж арга сүвгчилсэн ч тусыг эс олов. Хэрэглэхэд хэрээн сүүл олдохгүй, хясахад хярсны сүүл алдахгүй гэдэг үнэн ажээ. Эр нөхөр нь хүнд хэцүү хэрэг тохиолдоход хэнтээч үг үл дуугаран хар цагаан дуугүй хүрлийн суудгийг андахгүй мэдэх болоржин хатан элдвийг шалгаасангүй. Гэр доторхон эмхлэн өөрөө буруу хэрэг хийсэн мэт хаяа сэм халиаж шүүрс алдна. Харав бүрий болж хот айлын хөл хөдөлгөөн татрах цагаар бэйс асралт хатныхан өргөөрөө шаламгайлан алхав. Гангар шаазан шиг жингэнсэн дуутай жаламгар цагаан хатан үүд сэвхийн сөхөгдөхөд цочин бондгос хийснэ. Хоримоо хотон янзлан нүд хөмсөх хөдөлгөн зовон хар нүдэрэн айлгуйтан халиаж алулаан уруула хагас ангаан совдон шүдэ яралзуулан мишэв. Ясан цагаан царайтай салхинд бүхэлзэх өнчин дэрс шиг туна муутай бүсгүй ирж байснаа бодвол хацарт нь мах мараа сууж бие хаан дөрөөн чирэг болсныг үзвэл Монгол газрын идэ ундаа агаар салхи нутаг ус ихэд зогсон гэлтэй. Бэйс хоймор дэвссэн журам дээр чандамлан сууж гэр доторхыг тойруулан ажиглав. Бэйсийн хонин шар нүдэнд жавар хургасан байхыг ажсан ахай хатан шаламгайлан босч аягч шивгчэн рүүгээ гар гэж нүдэрээ сэм дохиод өөрөө цай идэ барин бэйсийн урд суулаа.
Цээжин дотор төөмөр шатавч утааг нь хамраараа гаргахгүй байж сурсан Бэйс юу ч болоогүй мэтэ царайгаан төв болгон ойр зуурын сонин хажин хүүрнэн юр энгүн байлаа. Хацар нь ялимгүй лайж нүдэн сүмэлсэн хатан ажилд эвдэрч нухлагдаагүй Бэйсийн болцгор зөөлөн гарыг илэн сууснаа өндийн босч ор дээрээ эмхлүүлв. Хатны ор дээрнээс хөдрийн заарын анхлын үнэр гэр дотор түгж эхэллээ. 20 шүргэх насандаа Бэйсийн хатнаар залгадан ирэхдээ эм бие эвдээгүй байсан ч үүлэн борооны ажилд уран шалмаг өрн тачаангуй байхыг үзээд мэл гайхаж цэлэх хөхөрсөн билээ. Ордон дотор уйд цогтөг тэдэнд багаас нь эр эмийн ясыг таниулж нууц далд эрдэмд сургадаг бэзгэсэн таамаг төрсөн аж. Хөх гэрийн тагтаа хөдөөний сарвчанд үрлсэн мэт ойр хавийн хүмүүс байтугай хаахал газраас ч хатныг харахаар зорин эргэсэд бишгүй байж үлээ. Гэвч тусдаан гэр өргөөтэй хатныг харахын заяа тэр бүр тохиохгүй нь гачлан тайм. Өглөө дээл өмсч үдэш шаа өмсөх хувирамтгай цаг агаартай нутагт ирсэн. Тостой гараар баримгүй ордны бүсгүй эхэндээ царай дарж орондоо сэм уйлдаг нунж дорой нэгэн байсан ч эр нөхрийнхөө хайр халамж эрх мэдэл дулдуйдан удалгүй зүсэн хувиргах болжээ. Эн элдвийг эргцүүлэн суусан Бэйсийн мөрнөөс ахай хатан зөөлөн татаж урин тачаангуй инэмсэглэлээр таал шагналаа. Цагаан бансан дандээлийн цаанаас хэв галбир нь эвдрээгүй булцгар хоёр хөх том бойж уран гол шиг биеийнх нь галбир төрх тодхон харагдах нь сэрэл дурыг өдөөн мансууруулах шидтэй ажгуу. Маргааш өглөө нь Пунцэг Бэйсийн хатан ээж ахаа өөд болов гэсэн яриа хуурай өвс дорвох мэт тархав. Саяхан майдэр эргэх үеэр зөв зүгээр явж байсан биз дээ. Гэнтийн дайрлага дайрсан юм баха. Газар усны лус савдаг таалаагүй үз. Хөөрхи амтан хаа холоос газрын эндээ ирээд ясаан тавих гэж. Аягчин шивгчний алгадаж зарц барлагуудаа зодж нүддэг гэсэн. Тэр бүхэл Бэйсийн нүрийг ч самарддаг гэнэ. Гэх зэрэг их адаггүй яриан хөвөрчээ. Соргог нэгэн шөн дунд уйл уухайлах бүгтгэн чимээ сонссон гин. Муу ёр зөгнөж хэмээн халаглан шогшрох хүмүүс ч байлаа. Ахай хатны гэнтийн өхөл бүлээн цайндаа зангирч бүлхтэй маханда хахах гэгч болов. Хатны оршуулгын яслалд оролцохоор хол ойрын хүмүүс цуглаж хойлгийн найр хийн ёс төртэй нутаглуулав. Гэтэл хатныг оршоосон өглөөнөөс үйл актан туурайлж ганших шинжтэй болоод ирлээ. Үдшийн бүрий тасрах үеэр хатны гэр орныг цэвэрлэн зул хүж өргөж байсан шивгчин юмжир орилж хашгирах чимээнээр ойр байсан зарцнаар гүйлдэн орвол сүнс сүүдрэн зайлах шахсан нүдэн орой дээрээ гарсан шивгчин ээрч мууран дөнгөж сая ахаа хатан тоон дээр суучихсан надаас хоол нэхэд гэж арай ядан хэлээд харцганд эргэцсэн болжмор шиг бөмбөгөнтл чичирч байв. Хотны ноход гаслан хуцалдаж ямар нэг хий юмтай ноцолдох мэт сүр сархийг чимээ шуугиан гарсаар үүр цайлглаа. Гэгээ орох үед адуучин хэрнэн хар хөлсөн цутгсан халиу мартойгоо тоос татуулан давхиж ирээд Бэйсийн өргөөний гадаа дөрөө мулталлаа. Үс нь арзан хийсч нүүр нь хөлсөнд халдартсан ширнэн Бэйсийн өргөөний хаалгаар мөлхөх шахам орж ирээд бүлцгэр улаануудыг эргэлдүүлэн хөршөөж хайрл гэж гурамтай сунж мөргөөд сая нэг гүнзгий амсгаа авч алдуул морныхоо хойноос хөөцөлдөж арай их юм барьж яваад одод зулцглах үеэр тахил дуулын араар гэрлүүгэнд өгч явтал гинт дөрөөнөөс нэг юм зуураад авах шиг болов. Цочин харвал сарны сарвалд сэмхий цагаан дээлт ахай хатны царай үзэгдэж чи намайг гэрт минь хүргээд өгөөч гээд нүд ирмхийн зуур хөтлгөө морин дээр алвах юм ордхон тэр сүнсээ зайлтлаайсан би хөтлгөө морныхоо зулбуурыг шидчгээд ухаан зулггүй морио нүдэн humгүй давхсаар ирлээ гэж нэг амсгаагаар үүлээд амнаасаа захрах цагаан хөөсийг ханцуугаар шудран өөдрүү хялвахын харах нь араас нь ороод ирэхвэ гэж айсан мэт. Бэйсийн хот айлынхан айц сандран үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнсныг үгээр хэлэхин аргагүй.
Үд шингээгээ тасрах үеэр хулмойр зайдан унсан цагаан пансан дан дээлтэй ахай хатан үс хизгээ хийсгэн дуу аялсаар бор намжлын хот айлын гадуур өнгөрөв гэсэн жигтэй яриа айлаас айл дамжин Бээсийн хотонд хүрлээ. Ахай хатан буг болон хувирч Бээс оймсороо намнсан гин гэсэн жигжүг яриа хошуу хотлоор тархаж айдас хүйдэс нөмөрчээ. Чон бороноор чогчго сим хийгэр гихчээр энэ үеэр хар гэрт хоригдж байсан босуулэр үүргийн хавчгийн бөглөө шиг биетээ хэнхэр дүгрийг эсгийд боож орхиод оргон зайлсан хэрэг гарсан ч ахай хатны өвлийн дуйлаанд дарагдан ажиггүй өнгөрвөө. Үүр ман хайдал цайхад хөвчин хаяар шургасан бадрун хүдэр бор магнаа алс холыг туулах учиртай хоёр аргамаг хүлгэн амраахаар богцтой ачмгаан буулгаж хөлстэй тохмын хуулав. Бэйс даруй зарлага мардуулан өөлдийн хийдээс балдэр төвчнийг залж гүрэм дорм хийлгэхээр боллоо. Чон зураад нохой хуцуулж, жимс зураад шувуу цуглуулах эрдэм чадалтай хэмээн шүтгдсэн дөвчин балдэр ахай хатныг оршоосон тахил дуулын ард хурч жодгор босгон 3 хоног цагаан шөрмсөө тасартал жатаг гүрэм уншиж засал дом хийн сая нэг эгв. Царайн шарлан нүдэн бүлцээсэн дөвчин балдэр өс сансан сүнсний нэхэл хатуу хорлол хэцүү. Хатуу тарны хүчээр сүнсийн номхруулж их нутаг руу нь явууллаа. Одоо айх эмэх зүйлгүй. Хойдын буйныг сайн үйлд гэвэм. Ухаан санаа нь орон гарan хал урж дэмэрч байсан зарц юмжир 3 хоногийн дараа сэргсэн ч дайрлагад өртөн хэлгүй болов. Үүнээс хойш ямар нэг хэрэг гарч хэнгэр хагарсангүй. Харин буг болсон ахай хатныг Бээс оймсороо намсан гэсэн алдуул үг ам дамжин явсаар Улястан жанжны газарт хүрчээ. Удалгүй Улястан жанжны газраас төлөөний түшмэл эрх ям бүхий хүмүүс өөлдийн хошуунд ирж хэрэг заргаж шөөв. Бээсийн хот айлыг шалгаан байцааж сэжигтэй юм олсонгүй. Ахай хатнаас хойш дорой царайтай толгойгоо ганцгалж явах болсон Бээс. Хат нам би алган дээрээ бөмбөрүүлдэг байсныг хошуу хотлоороо мэдхэвлээ. Дээлээ урж дээдсээ хараасан удаа байхгүй. Урд шөнө бид хоёр халуун хүнжилтөө тэвэрлдэн хонсон. Үүрээр сэрж өндийн босоод гутал хувцсан өмсөх гэтэл эрхэлж нэлуурах гээд зууралдаад байсан. Намайг царай өгсөнгүйд бугсан уурлаж эрээ цээргүй харааж зүгсэн тул би бачимдахтаа тэслэггүй эсгий оймсороо дохруу нэг гөвшсөн юм. Өөр гэмтэй юм болоогүй. Буруу хараад хэвчих шиг болохоор нь би сэм гараад явсан. Нэг нэр хоёр хочтой явмааргүй байна. Үнэн мөнийг олж өгнө үү? Хэмээн өчжээ. Уляастай манжамбаны төлөөний түшмэл хамт яваа хүмүүстэйгэн зөвлөн Тэнгэр тэтгэгч хааны гүнж хяруу даахгүй өвс хамглахыг даахгүй хомол аятай эсгий оймсоор гөвшгийн төдийд хялбархан хайлна гэж үгүй. Ямар нэг гентийн гай барц дайрснаас зайлахгүй гэж ам нийлээд нутаг орн руугаан эгвэ. Энэ хэрэг ингээд шовтарчээ. Хэд хоног нохой 3 харагдтал ногоорсон цэхэр дондов ахай хатны үхэл ажиг сэжиггүй хал болгүй өнгөрсөнд сая нэг толгой өөд татав. Бичиг хүргэсэн тэр өдрийн үдэш Бээс дондвыг дуудуулсан юм. Өглөөхөн ууртай ширүүн байсан Бээс ихэд алжааж ядарсан бололтой дэлгүүн царайтай харагджээ. Дондвыг өөртөө ойртон суух дохиогоод хий ханиалган хоолоогоо засснаа нам дуугаар ийн өгүүлсэн билээ. Энэ бичиг чивд хоёрын хэн хэнийхэн толгойг цусдах юм байна. Өнөө шөнийн дотор амжуулахгүй болов гэд үгийн таслав. Мухар битүүгийн учрыг эс ухах дондов гарн салганан хормайн чичирч яах учраа мэдэхгүй нусаа шор хийтэл татан ширтэж суутал Бээс мөрнөөс нь зөөлөн татж. Би өнөө шөнө ахай хатны гэрт морилно. Үүрийн үнгэн харанхуйд гадаалсны хойно уйл дуугарах мэт бүгдгэн чимээ өгнө. Өг тааруулан ад шүглсэн эмийг сүүдэр тэрлүүл.
Зээсээ хошуулсан шивгчинг дараа учрыг оломц. Арын би даана гэх үед цочирдон балмагдсан дондов цэхэр нүдэрэн бэсүүд мэлрэн ширтгэд. Хайхын чихэнд ойл дуугарна гэдгийг алмаарч суугаад байлгүй бушуу морд гэж зарлигдсан билээ. Аацсан дорсон дондов энэ бүхнийг эргэн санахад дотор нь зарсхийн үс нь арзаах шиг болж нуруугаар нь хүйтэн хөлс чихарчээ. Үүнээс хойш өөлд ирчүүд эхнэртэйгээ муудалцах ам мурих үедээ оймсоор гөвшүүлвэ гэж тоглоом шоглоомоор дайруулдаг болсон гэнэм. Зохиолыг бичсэн Хөх толбот Д. Төмөр очир. Уншсан Эрхэнбаярын Баддорж.